Тэгэхээр нөгөө сэвтчдэг. Тий гортонд нь гэж ярина л да гортчдаг болохоор. Тэгэхээр аль болохоор нөгөө тэрнээс хол нөгөө татгалзах үгүй гэж хэлжлэх зориг гэдэг чи өөрөө том золиос. Одоо team sacrifice гаргаж чадах хэмжээний л том болох хэрэгтэй. Сайн бацгааны үзэгчдээ томчуудаас сая нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай редакцт надтай ярилцахаар Соёлон гавьяа зүтгэлтэн Самандрын Цогтойр ах маань ирсэн байна. Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За, уран бүтээл өндөр үстэй. Өндөр байна. За. Таны ажил өндөр үстэй. Хэвээ. Хэвээ. Би таныг зочноор уурихтаа ер нь залуучуудын хизээ сонсож байгаагүй хариултуудыг таны хэлэх байх гэж бодсон. Их л өндөр хүлээлттэй байна. Өндөр хүлээлт биш ээ. Яг таныг зурагчгийн хариулах байх гэж бодсон. Таны зурагчийн залуучуудад аягүй таалагддаг шүү дээ. Жохоо итгээд л хариулт байж магадгүй. Би сүүлийн үед нэг юм аяух бодлоо. Манай нийгмийн хамгийн үнцэнтэй юм нь юу юм болоо? Аяух бодлоо л доо. Ерөөсөө тийм сэтгэл таарсан хариулт ч олсонгүй. Тэгээд сүрэг юм давмгаалцсан ч юм уу миний бодлын. Ерөөсөө гэрэл гэгээтэй юмыг нь хичнээн хүчлээд ч үнэнгээсээ тийм үнцэнтэй зүйл олж харж чадсангүй л дээ. Таны 20 гаруй насны үед амьдарч ирсэн нийгмийн хамгийн үнцэнтэй зүйл нь юу байсан бэ? За яг их ерөнхий мөртлөө орматик асуулт юм байна. Зүгээр яг их орматикаар хариулна гэвэл 20 гаруй нас гэвэл гэрэлтэй гэгээтэй юмнууд боддөө шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй гэдэг чи одоо юу гэдэг юм. Миний 20 гаруй нас. Тий, хүний залуу наснд байдаг юм. Тэр нийгэм өөрөө жоохон ховор хомсч байд юм уу? Тоталитар тэгээд одоо нэг намын үзэл сурталтай, үзэл суртлын социалист дэглэм байсан хэдий ч залуу насны гой сайхан бүхэн зогцсон тэр нас болохоор надад бол өөрийгөө сайнаар л дуусгадаг л та. Магадгүй зарим хүмүүс нөгөө залуу нас хүүхэд нас нь өнгөрсөн болохоор тэр нөгөө сайн дурсамжуудтайгаа тэр нийгмийг холиод илүү нөгөө нэг сангалзаад байдаг нэг юм дутагдал харагдаад байдаг. Социализмын үед сайхан байжээ, маажаа гэл ингээл тэгээд эдэг нь одоо өөрийнхөө сайхан дурсамжийг тэр нийгмийн байдалтай хольж утгаж байгаа андуурл гэж хэлэхээр тэр энийг бол тусад нь ойлгох хэрэгтэй. Ер нь юу гэмдэ ер нь үнд зүйл гэх юм бол олон юмд тамаарна шүү дээ. Олон их л томор хариулахгүй нэг үгээр хэлэхэд хэцүү. Зүгээр яг одоо ингээл бодоод байхад үнд зүйл гэх юм бол одоо яг нэг жоохон романтик ч юм уу нэг юм тэнгэрийн санаа биш дээ. Нэг Монгол заяа антар гэл. Нэг тэр нь л бидний үнд зүйл юм уу тэгэл одоо 8 тэрбум хүний дунд нэг 3 сая тий одоо тусгаар Монгол улсад байгаа нь одоо 3 сая 500 орчим тий нийт Монгол үндэстэн гэвэл нэг 10 сая байгаа гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр яг энэ Монгол үндэстэн болоод төрсөн тэр нь л надад одоо нэг юм үнд зүйл юм шиг санагддаг шүү дээ. Нэг юм одоо юу гэдгийг одоо хүний төрлөөр бол одоо бас их юм сайхан төрөл, сайхан орон, сайхан хувь заяаг олд төрсөн тэр нь үнд зүйл юм шиг. Магадгүй нэг шүлэг найраг шиг сонсгож хийж болно л да. Гэтэ яг би уран бүтээлч үе юм чинь тийм хариулт өгж болох байхаа л гэж. Тэгвэл таныг одоо 28-9 настай байхад тэр үеийн лидер нь хэн байсан бэ? Одоо ингээд манай нийгэм лидер хайгаад байгаа юм шүү те. Амар олон манлайлалын хөтөлбөрт бөөн бөөнөрөө төгсөд байгаа хэрний лидер байхгүй байгаа ч юм шиг. Тэгвэл таны хувьд ингээ хараад нэг жимээр нь дагаж болохоор ч юм шиг лидер нь хэн байсан юм бэ? За яг хуу лидер гэдэг чинь бас л нөгөө түрүүнийх шиг олон утгаар. Яг тэгвэл нөгөө би ч нэг юм хоёр нийгмийг дамнаж амьдарч байгаа хүн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өмнөх ойлголт үнд зүйл хандлага одоогийн энэ зүйл хоёр чинь тэс өмнө л дээ. Тийм болохоор одоо тэр үеийн лидер гэх юм бол арай өөр ойлголттой. Одоогийнх нь болохоор нөгөө нам үзэл сурталч гэдэг юм уу тэр хүмүүсээ илүү лидер эсвэл шоу бизнесийн одууд ч юм уу те эсвэл бусад нөлөөлөх инфлюенсер гэдэг юм уу тэр хүмүүсээ лидер гэж нэрлэдэг шиг байна. Тэр үеийн лидер гэх юм бол миний бодлоор бол нөгөө ерөнхийдөө нөгөө пропаганда тэр зүйлээр нөгөө дэжигчсэн нийгэм учраас юу гэдгийг эх орноо хамгаалж исэн бааtruуч байт юм уу тийм хүмүүсийг л шилдэг тэр хүний эсвэл одоо ажил хөдөлмөртөө амжилт гаргасан ч байт юм уу хөдөлмөрийн баатар ч юм уу тэр хүмүүсийг лидер хэмээн сурчилдаг байсан л да. Мэдээ залуучуудын хувьд бол өөрсдийнх нь сонирхдаг дуу хөгжим байт юм уу спортын одууд бас тэр үед байсан. Тэдрийг бас лидер гэж явж байна. Миний хувьд бол яг баг залуугаасаа одоо тоншоо сэтгүүлд ажилд орсон баг хүүхэд байхаасаа гэж хэлж болно. Тийм болохоор маш том уран бүтээлчдийн одоо насны зөрүү болоод уран бүтээлийн одоо тийм тэнгэр газар шиг ялгаатай тийм хүмүүсийн дунд орж ажилласан болохоор тэр хүмүүсийнхаа би лидер гэж өөрөөр хэлбэл миний менторч гэдэг юм уу. Яг хөө тэр үед тэгж нэрлэлтгүүл байсан л да. Даган дуурай хүмүүс гэж одоо шил манай доржхот багш байна. Одоо төрийн сэрхэл зохиолч манай байдгийн багш байна. Тэгэл одоо хамт үеийн шог зур хаачаад
Ахмад үеийн зохиолчид, манай багш нарын найз нар, мундаг зохиолчид бүгд манай ташуул дээр ирдэг байсан. Тэгээд тэдний үг хэл, тэдний үзэл бодол хандлагыг авч хүмүүжсэн хүний хувьд бол тэднийг л лидер гэж хэлэх юм да. Тэгээ одоогийн лидерүүдээс хамаагүй өөр. Тэрийг тодорхойлон кавчкын дотор би тайлбарлахгүй болохгүй байгаа юм. Харин тийм ээ. Одоос лидер гэдэг үг жоохон ойлгохоо болцсон шүү дээ. Лидер байх хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу. За та бол ингээ уран бүтээлч хүн ингээд аягүй их нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг ингээ шүүмжлээл зураг болгоод гаргадаг шүү дээ. Өдөр болгон л бид нар ингээл харж байна. Тэгэнгүүт биднээс ингээл нэг видео контентоор ингээл илгэлж үзүүлээл те шогулж үзүүлээл ингээл одоо нэг 600 контент хийчихжээ. Тэгэд энийг одоо тэр илгэлээж шоглоод байгаа хүмүүс маань үздэг болов. Бидний ер нь хийгээд байгаа юмны үр нөлөө нь ер нь хаана илэрч байгаа юм бэ? За яг үүсэх хэсэг нь бол туссан асуудал. Тэгээ хийж явах хэрэгтэй. Эрүүл нийгэм байгаа бол заавал хэнийг нь хийж явах хэрэгтэй, шоглож явах хэрэгтэй, ягтлж явах хэрэгтэй, шүүмжилж явах хэрэгтэй. Тэгжээч нөгөө эрүүл нийгмийн чинь мөн чанар оршиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл байгаагийн илрэл болсон тийм элементүүд байгаа байхгүй. Та нар жишээлбэл цусны цагаан бөв те хор тавдрын эсвэж байхгүй. Тийм болохоор хүмүүст сэтгүүлчдэд ялангуяа бусдад зориулж контент хийдэг хүмүүст залуучууд сонголт байгаа байхгүй. Чи хор тавдрын эс болох юм уу? Эсвэл одоо эрүүл цагаан эс одоо цусны улаан бөөгн болох юм уу? Энэ нийгмийг эрүүлжүүлж яадаг те. Бусдад одоо зүвийг түгээж яадаг. За утгууянгаар хэлэх юм бол нөгөө соёнгийг эрүүлж яадаг. Тийм хүн болох сонголт нь байгаа байхгүй. Тийм болохоор миний бодлоор бол юм зэт биш нэг анх гарахаас ч ахвалаа л харааддаг байсан. Тийм болохоор бас л нөгөө эрүүл саруул тэр талдаа явж байгаа залуучууд гэдэг утгаараа та нар яг л энэ нийгмийг эрүүл болоод шударга зөв байхын тухайд нь зүтгэж яваа одоо нийгмийн нэг эдэс. За энийг харах ч юм уу, үзэх ч юм уу тэр нь бол цаг хугацааны асуудал. Жишээлбэл би үзсэн байна гэдэг чинь энэ үзэж байгаа л асуудал байна. Хүн болгон тодорхой цаг хугацаанд. Тий. Та нарын дагагч ихсэж чинь гэдэг чинь үзэж чинь нөлөөлж чинь та нарын одоо хүмүүст хүрэх цар хүрээ ихсэж чинь гэдэг чинь та нарын үйл зүв байгааг л хэрэг байна. Баярлалаа. Та дөрөв нөгөө ярьжсэн шүү дээ том болохын тухай хоёлаа. Намайг томчуудаас ихээр хүмүүс албан тушаалтнуудаас асууя гэж нэрэл гэлтгэн. Эсвэл хулгайчдаас асууя болгооч гэл ингээл заримдаа нөгөө улс төрийн хүмүүсийг бас оруулж ирж над ч юм бас асуух асуулт байна шүү дээ. Тэгэхээр энэ том болох гэдэг үг ер нь хүмүүсийн харах өнцгөр их олон төрлөө байдаг юм байна. Таны бодлоор хүн ер нь хизээ яг бүрэн гүйцэд том болдго юм бэ? За би бол яг л нөгөө том болох процесстоо л явж байгаа хүний нэг. Би бол их нэртэй хэлжсэн ч том болоо жаргаана гэжсэн. Одоо л нэг дөнгөж жаргаж эхлэх гэж шиг байна. Тэгэхээр би нөгөө том болж гин гэсэн үг л дээ. Том болж гин гэдэг чинь нөгөө нэг за бие махбод физиологийн хувьд бол хүн нөгөө 20 30 наснаас хойш өсгөр өчтдөг. Өсөл зогсно. Одоо хүний бие махбод хамгийн одоо максимум нөгөө хөгжих хэмжээндээ хүрдэг. Хүүхдүүд бол байнга л өссөн шүү дээ. Хөл нөвдөл, нуруу нөвдөл манай ач нар бол одоо ингээл хөлнөс чинь барьж ингээл нэг ихэд одоо сүулдэ би чинь ингээ өлийж өмсдөг энэ төр өндөр болж байгаа байхгүй. Тэд нар чи өсөж байгаа хэлбэр. Тэр нь бол яг хаа бие махбод нь том болж байна. Одоо булчин том болж байна. Зүгээр яг хаа том болно гэдэг чинь өөрөө тэр хүний мэдлэг, мэрэгжил, оюун ухаан, хандлага бүх зүйл нь том өргөн үрээтэй болох, сурах мэдэх, тэр ертөнцийг таних тэр зүйлийг л хэлээд байгаа юм л да. Тийм процесс нь бол хязгааргүй, unlimited. Яг тэгвэл бид нар ч өөрөө хөгжих болоод одоо дэвжих, апдейт хийх тийм чадвартай төрлийг олж авсан учраас тэр нь бол хязгааргүй. Магадгүй өхөө хөхтлээ хүний нас бол тэр том болоход бол хязгаартай нас. Ялангуяа монголчууд бол бас тийм өндөр настай биш шүү дээ. Эрэгтэйчүүд бол дунд 61 60 70 билүү статистик нь юу болоод байна. Тийм болохоор яг тэр насанд бол одоо бас том болоход бас хангалттай хугацаа биш. Тийм учраас хүн шамдах ёстой гэж хэлээд хэлээ юм шүү дээ. Эрдэм ухаан шамдах ёстой, ном шамдах ёстой, зөв үйл шамдах ёстой гэж тэрийг дадуулах ёстой гэдэг чинь нөгөө хурдан энэ хугацаанд дадварлалтаа амжиж том болоо л гэдэг хэрэг байхгүй. Тийм болохоор биеийн том болцсон, магадгүй албан тушаалын том болцсон, илүү хөрөнгө мөнгө нь илүү өндөр өргөн том байшинд байгаа мөртлөө ухаан ч юм уу хандлага нь хүүхдэрээ багаараа их бүдүүлэг одоо примитив юм бэскэр байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Одоо алхам тутамдалд. Тэгэхээр нөгөө том болох гэдгийг бол тэгж л ойлгох хэрэгтэй. Тэгэл хүний ертөнц хэр том болно,
тэр хэмжээгээр л тэр хүн одоо энэ ойлголтонд орчин гэсэн. Тэгээд ч монголчуудын үг байдаг шүү дээ. 60 урж ухаа ороод тэгээд 61-тай хүчдэг гэдэг нэг ойлгоо шиг үг байдаг чи. Юм тэгээд 60 хүрэхээр хоордог гэдгийг бол бас махасаар мэдрэл явж байна. Чигтэй хоордог юм байлаа. Одоо жишээлбэл би ингээл өчигдрүүлээ уржигдрүүлээ зүгээр л нэг өөрийнхөө нэг амьдралд болж байгаа үйл явцыг ингээл хүмүүс түгээх маягаар пост хийхэд айгу сайхан хүлээж авч байгаа байхгүй. Одоо архинаас татгалцсан. Энд чинь миний ухаарал миний нэг том болж байгаа хэлбэр байгаа байхгүй. Урд нь би тэрийг мдээгүй ойлгоогүй учраас л тийм хор зуршилтай байсан байна. Одоо би магадгүй тэр үеэсээ илүү том болцсон учраас илүү тэрнээс татгалзаж чадсан байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн том болох боломж байна шүү гэдгийг л бусдад хэлж байгаа нэг хэлбэр байхгүй. Тийм болохоор том болох гэдэг ойлголтыг тийм утгаар нь авбал гэж. Бие юм болоод хөрөнгө биелний болоод эсвэл одоо ямар нэг юм хураа цуглуулсны том материаллог биш. Гэхдээ бас хүн болгоо ингэж боддоггүй тий. Одоо жишээ нь хүмүүс ер нь бод хаалгүй. Ягаад гэвэл хүмүүс чинь нөгөө хурууны хээшиг давтдагшгүй шүү дээ. Тэгжиж л тэр чинь хүн гэдэг бодгалын онцлог шин чанар нь байна шүү дээ. Хүн болгоо адилхан бодчихвол тэний үстэй магадгүй одоо хиймэл ухааны оюун ухааны 90 үед нэг тийм үзэгдлүүд гарах байх. Яг уран бүтээлч хүний нүдээр харахад тэр нь илүү сонирхолтой. Бүгдээрээ яг адилхан боддог, бүгдээрээ адилхан юм болчвол бас жоох уйдгартай. Бүх юм тогтсон нийгмүүд ягаад ч над нэг уйдгартай санагдаад англи ч юм уу, японд ч юм уу удахаар ингээд бүх юм нь ойлгомжтой, бүх юм ингээд бүх хүн ингээд хөндлөөл, бүх хүн ингээд хахаар нэг хаяа нэг юм тэнэгтмэр юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний нийгэм бол ингээд хөгжиж байгаа, өсөж байгаа дэвжиж байгаа айгүй хурдтай явж байгаа нийгэм болохоор уран бүтээлч хүний өнцгөөс үхчих юм бол амар сонирхолтой нийгэм байхгүй. Ялангуяа миний хувьд бол жишээлбэл би 200 дамнахыг, 2000 дамнахыг, 2 нийгэм солигдохыг, хүний үзэл бодол, хандлага бүх зүйл хэрхэн өөрчлөгдгийг шинжлэх ухааны маш том нээлтүүд, дайн тулаан, одоо өвчин, тахал бүх юм үзэж штэ. Энэ уран бүтээлч хүний хувьд бол аюу сонирхолтой. Нэг хүний нэг насанд одоо нэг юм 60-90 насанд үзэхэд бол үнэхээр бас санаанд багтангүй тийм их зүйлийг үзэж мэдэрч байгаа гэдэг утгаараа уран бүтээлч хүний хувьд бол аюу сонирхолтой. Тийм цаг үед амьдарч байл гэж хэлбэр. Таныг зөвхөн ингэ сая маш олон сонирхолтой гэдгийгсэн шүү дээ. Тэгэнгүүт та зураг зурж байхдаа одоо ингэ нэг зураг зурлаа л да ингээл. Та ингэ янз янзын бүхэл трендийн юмар ингэ хөр юм зурцсан байдаг шүү дээ. Тэгж байхдаа сэдвийг нь бодож үлдээж зурх уу? Болсон үйл явдалд одоо хүнийг нь фокуслж зурх уу? Ер нь шог зураг утга учир нь тэр үлдээх гээд байгаа ерөнхий агуулга нь юу юм бэ? Яг мэдээж шүүмжлэх хэрэгтэй Шог тийм. зураг бол өөрөө нөгөө төрлийнхөө хувьд бол нэг эртний төрлөгчж болно. Одоо та бүхэн мэдж байгаа дунд сургуульд үздэг байсан түүхийн ном дээр ч одоо Францын дэддүгээр хаан Луи энтергээл алимлэр болгол энтер зурцсан морцсон Францын хаад ноёд ингээд ард иргэдэд даралж байгаагаа шог зургууд энтер байж идэг шүү дээ. Тэр чинь бол баг өнгөрсөн 200-300 жилийн өмнө зурагжсэн зургууд байхгүй юу? Миний анх одоо энэ төрөлд дурлж орж ирж ирсэн үед бол пропаганда чиглэлийн гэх юм одоо үзэл сурталын сүсэг болгож зурдаг байсан. Их байсан. Тэгээд өөрөө энэ маань хөвсөө өөрчлөгдөж байна. Хөвсөө өөрчлөгдөж байна гэдэг нь юу юм гэхээр одоо технологийн дэвшил биднэрт бидний амьдралын хэм маяг өөрчилж байгаа байхгүй. Бидний хандлагыг, бидний мэдрэмжийг, бидний тэр бүх зүйлийг өөрчилж байгаа. Бид нар бүгдээрээ л хамтдаа туршлагын тулд чи залуу хүн гэхгүй, би хөгшин хүн гэхгүй яг энэ туршлагын тулд ялангуяа сошиал орчинд туршлагын тулаанд байгаа. Яг энтэй адилхан миний уран бүтээл бас энд тасан зохицож хөвсөө өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо 80-аад онд зурж ирсэн юм уу? 90-ад онд зурж ирсэн, 2000-ад онд зурж ирсэн зураг одоогийнх шал өөр байхгүй. Тэгэл одоо өнөөгийн би зурж байгаа зургуудыг одоо ийм сошиал орчинд медиад зориулсан ийм одоо юу гэдгийг шог зургууд, өрмөц, шинэ хайбрид төрлийн шог зургууд гэж хэлж болж байгаа байхгүй. Ялангуяа ийм өдөр тутмын ч гэдэг юм уу ийм тренд анзаарсан хөөсөн. Магадгүй энэ нөгөө сарын дараа ч юм уу жилийн дараа бас үл ойлгохдох тий тухайн цаг үедээ зориулсан юм инстант зургууд гэж хэлж болох. Тэгэхээр энэ урд нь байгаагүй төрөл байхгүй. Урд нь бол яг уламжлалт хэвлэлтэй байх чинь нөгөө сони редакцаар ороод хэвлэл төгсгөл хянах газар нөгөө клавлет цензур гэсэн үг л дээ. Оюун ухааны гайлаар ороод батлуулаад тамгалуулаад оюун ухааны gaйл тий одоо оюун ухааны gaйл гэж байгаа шүү дээ. Одоо тийм клавлет гэдэг тийм газар байлаа. Одоо хэвлэл төгсгөл хянах газар гэдэг. Тэр нь бол нөгөө юм гайлын байцаагч нар шиг бүх Монгол улсад хэвлэгдэх ном зохиол, сэтгүүл зүйн бүтээл, дууны үг, шүлэг, гэрэл зураг, шог зураг, одоо гар зураг бүх зүйл тэргээр батлагдчихж, тамга дарж иж хэвлэгдэнэ. Олон нийтийн хүртэл болно. Тэрнээс нааш бол тогтмол хэвлэлтэй гардггүй тийм
Тэгээд тэр газараа батлуулаа. Тэгээд нөгөө хэвлэх үйлдвэр дээр очиод нөгөө өндөр хэвлэлээр хэвлээд Монгол шуудангаар одоо орон нутгийн онгоцоор очиод нөгөө малчны хотод очиход бараг сар ийм хугацаа энэ болж байгаа байхгүй. Миний зурсан зураг. Өнөөдөр бол технологийн дэвшил надад юу авчирч байна гэхээр маш боломжийг авчирч байгаа. Би 3 минутын дотор хурднал зурч чадвал 1 минутын одоо магадгүй 5 минутын дотор миний зургийг Америкт байгаа монголчууд, Австралид байгаа монголчууд үзэх боломжтой болсон байна. Тэгэхээр энд цаг болоод орон зай бүх юмны ийм нөлөөлөл арилцсан. Тийм болохоор энэ уран бүтээл хүртэл ховсон өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэний эцсийн үр дүнг хэлэхэд хэцүү байгаа байхгүй. Яг тэгвэл химийн процесс болж шít ингээ буцлаад байгаа байхгүй. Энэ яг эцсийн үр дүндээ ямар бодис болж тунахыг бид нар бас хэлж мэдэхгүй. Яг тэгвэл энэ туршилтын дунд чинь би өөрөө буцалж байгаа юм байна. Тийм болохоор шог зураг бол ерөнхийдөө одоо өөрчлөгдөж байна. Гэхдээ мэдээж одоо яг улс оронд болж байгаа нийгэм эдийн засгийн чухал үйл явдлууд энэ зүйлүүдтэй холбоотой зургуудыг бас аль болохоор зурхыг боддог. Тэгээд хоёрдугаар тэр чинь жоохон стресс, нервтэй энэ нийгэмд нэг жоохон ч гэсэн юм тархины массаж хийх хэрэгтэй, жоохон юм зөвлөлт хийх хэрэгтэй, ерөндөг болох хэрэгтэй байхгүй. Хүн сэдвүүдийг хүн дээр хийсэн контентууд хангалттай байна шүү дээ. Улам нөгөөд чинь дээвэр гэж тэгэж байгаа. Эний чинь илүү инээлгэж ч юм уу мушээлгэж ойлгуул бас үнэтэй. Жишээлбэл над тэр нэг газар хөдлөлтийн үед нэг болсон нэг юм кейс илүү тэр эффектийг над мэдрүүлсэн л дээ. Дөнгөж газар хөдлөл би ч гэсэн өөрөө тэгтлээ айхтар хөдөлж явах юм анхудаа үзэж байгаа байхгүй. Тэр ч одоо өдийн насандаа шүү дээ. Тэгээд бүр чийдэн мэдэн савлаал те юм ингээд оргиол хэзээ тэгж хөдөлсөн. Нодлон билүү юу лээ. Урчин билүү. Бүр тэгж хөдөлж ирсэн. Тэгэхэд би ч өөрөө сандрал тэр дороо босоод шог зураг зурвал ингээл нийтэл янгот нөгөө нэг ингээд хүмүүс бүгд ингээд сэрцсэн унтаагүй байсан. Тэр чинь шөнийн өөрөө шүү дээ 4 мөрөө үйчлөө. Тэгээд янгот хүмүүс нөгөө аюух тайвширлаа гэж байгаа байхгүй. Сандарцсан байсан чи таны зургийг үзээд инээгээд тайвширлаа. Гэхдээ яасан урдан зурд ингээд гайхаадсан та энэ нэг темплейт юм уу бэлдсэн байсан юм уу маш юм уу гэд. Тэр чинь нөгөө шог зураг бол ингээд онцлог төрлийн төрөлтэй. Нөгөө хурдан зурж болдог болохоор санаагаа л олчвол нэг уран зураг мөрөг шиг нэг 2 өдөр нэг сараар зураад авахгүй хурдан зурчдаг болохоор тэр бас хүмүүс нөлөөлөл нь бас өндөр тийм л төрөлтэй. Гэхдээ хурц зэвсэг тийм учраас тэр хурц зэвсгийг гартаа байгаа хүн эрүүл байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй тийм л. Ингээд хичээгээд хамгийн зүгээр нь үзээд ингээд бусад бүх хүнийг бодоод ингээд аюу шударгаар ингээд зүтгээд хахад улам зовоод бүр улам төвхтэй байдал үүсээд ивэл цаашдаа юу нь яаж тисэх үү? Эсвэл надад асуудал байна. Миний бодлоор бол нөгөө та хэд ч юм бол ингээд нэг юм гэгэл ч юм уу илүү тийм бясалгал одоо янз бүрийн зүйлийг эрэлхийлээд ингээд яваад байгаа чинь нэгдүгээр зөв тэр ухаан суралцах хэрэгтэй. Над ч гэсэн тийм юмнууд одоо жишээлбэл би аргэрийн амьдралаа бодох уу эсвэл уран бүтээлээ бодох уу гэдэг тийм сонголтууд их ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо мишнерүүд байна шүү дээ. Одоо нэг христийн ч юм уу. Тэг хаа байсан эзгүй арал дээр очиод тэр хүн иддэг тэр багчдын дунд хүртэл нөгөө өөрийнхөө суртаалыг дэлгэрүүлэх гээл тэр чинь ямар нэгэн үзэл санааны төлөө яваад байна шүү дээ. Тэр чинь итгэл үнэмшил тэр зүйлийнхаа тухай үнэнч байхын тухайд ч одоо айгүй том жишээнүүд байгаа байхгүй. Тэр хүний амьдрал тэр юм нь бол хамаагүй. Тэр үзэл тийм тулдаач тэр үзэл сурталчдуудад айгүй хүчтэй байж байгаа байхгүй. Христийн үзэл, исламын шашны үзэл, буддын шашны энэ үзэл чинь маш олон тэр түгээгчид тэрийг одоо бусдад одоо тань мэдүүлсэн тэр олон өөрийнхөө хувь амьдралыг тэрний төлөө золиосон сая хүмүүсийн одоо итгэл найдвар. Тэгвэл яг магадгүй тэрэнд нөгөө нэг одоо сөхрөхгүй ч юм уу. Би түрүү ярьсан шүү дээ бүхэл бүтэн crew ингээд тэр нь сөхрөөд ингээд одоо шударгасны хямрал гэдэг юм. Тийм хямраад нөгөө талд орцсон. Тэгээд ялангуяа та нар шиг ийм креатив сэтгэдэг ийм хүмүүс одоо юу гэдэг тэр одоо газар дороос гарч иж байгаа тэр оркуудын талд орно гэдэг нь энэ нийгэм хамгийн аюултай байхгүй. Нийсээ та бүхэн харж байгаа шүү дээ. Одоо тэрнээс цэвэрлж авах хэцүү. Одоо бөгжний эзэн кино бол та бүгд үзсэн баг. Тэр чинь оркууд чинь зэрэгэлтэй юутай нэртэй тус тустай. Яг тэр шиг тэр оркийн талд байх юм уу эсвэл тэр цагаан талд нь байх юм уу гэдэг нь та нарт сонголт байгаа байхгүй. Тэр сонголт чинь өөрөө айгүй том золиос. Гэтэ хамгийн үний юм бол нөгөө цаг хугацаа болоо тэр нөгөө ертөнцийн нөгөө физик үнэн гэдэг шиг өөлийн өөр нөгөө карма гэдэг чинь туйлын үнэн учраас тэр нь магадгүй одоо яг чиний энэ насанд ч тохиохгүй байж болно шүү. Тэр нь бол хамаагүй байхгүй. Тэгээд тэр зөв гэдэгт нь итгэж юм шиг тэрэнд одоо бат нот байх нь л хамгийн одоо
баяр баясгалан материалын бус таашаал юм. Тэгж чадсан тохиолдол. Одоо жишээлбэл шог зураг гэх юм бол магадгүй энэ бус контентуудыг бодоход хамгийн одоо арилжааны утгаараа итгэхгүй төрөл штэ. Одоо жишээлбэл шог зургийг мөнгөөр аваад хэвлдэг сонин сэтгүүл байхгүй болсон. Шог зургийг худалдаж аваад хан дээр өлгдөг айл гэж байхгүй. Жишээлбэл тэгэхэд одоо жишээлбэл энийг зурж байгаа шалтгаан нь бол материалын бус таашаал байгаа байхгүй миний. Тэгээ энэгээр мэдээж мэрэгснийх. Хоёрдугаар тэр олон эрдэм мэдлэгтэй тэр олон мундаг хүмүүсийн шав болж энийг залгамжилж яваагийн бас хариуцлага тий итгэл үнэмшил тэр хүмүүсийн сургасан дадал хандлага тэгээд нөгөө миний өөрийн итгэл үнэмшил гэдэг чинь нөгөө тэр нэг айлын ч юм уу одоо юу гэдэг миний нэг хувь одоо энэ төв өргөшөл эдийн засгийн ч юм уу материалын тэр төв өргөшөлээс хамаагүй илүү байгаа илүү гэрэлтэж байгаа учраас л энийг хийгээд байгаа байхгүй. Тэрс одоо би ч нэг төрслөг хөдөлгөөний сургууль төгссөн сургуультай ч бас гайгүй оюутан тэр ч утгаараа сургуультай үлдэж туслах багшаар тэр ажиллаж исэн амгалан мөгшин хайртай шав байсан. Тэгээд одоо цэцэг навчуулангээ сайхан зурчдаг. Одоо тэгэл би цэцэг навч зураал зараад яваад байвал магадгүй одоогийнхс илүү материаллык байдлаараа илүү амьдрах боломж бол би гарын ур байгаа. Гэхдээ нөгөө энэ миний нөгөө дуртай мэрэгжил миний таашаал нь өөрөө тэр материалын бус таашаал. Тэгэхээр тэр материалын бус таашаалуудыг илүү нөгөө нэг олж авахыг хичээж өөртөө дадуулах хэрэгтэй л гэж бодож байна. Одоо жишээлбэл өглөгийн тухайд хүмүүс аюу сургадаг шүү дээ. Өгөх таашаал, бусдад өгөх таашаал, бусдын баярлахыг харах болоод бусдад өгөх тэр таашаалыг нэг мэдэрчүүл хүмүүс. Одоо тэр чинь нөгөө филантроп үзэл гэдэг чинь тэр шүү дээ. Зүрхнээсээ төрөгдөл байхгүй юу? Тэгэхээр тэр зүйлийг өөртөө үйлдэл дадуулах хэрэгтэй байна. Тэгээд та нарын энэ нэг аялал юмнууч аянда тэр зөвлөө чиглүүлэх байхаа л гэж найдаж шүү дээ. Тэгээд янз бүрийн нэг одоо олон муухай нэртэй нэг арталтай ямын залгасан залбин сайтуудыг битээ болчаасаа л гэж бас залбирч байгаа шүү дээ. Цааханда. Залбирч байгаа шүү. Тэр бол нөгөө ийм алхмын зөрөөлтөө. Ердөө л алхмын зөрөө. Тэр чинь нэг ийм одоо эмэгтэй хүмүүс ч гэсэн одоо жишээлбэл тэр нэг биеийн хөлөгчдийн тухай мохоо ингээл цагдаагийнхан ч сэтгэл зүйчд янз бүрийн хүмүүс нөгөө ингэчээд болчихно гэдэг юм бэлгээр нь баг байдгүй. Энэ айгүй хэцүү гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө сэвтчдэг. Тий гортонд нь гэж ярина л да гортчдаг болохоор. Тэгэхээр аль болохоор нөгөө тэрнээс хол нөгөө татгалзах үгүй гэж хэлжлэх зориг гэдэг чинь өөрөө том золиос. Одоо team sacrifice гаргаж чадах хэмжээний л том болох хэрэгтэй. Тэгээ заавал нөгөө нэг одоо наслж ээж өндөр наслж ээж гэж нөгөө том болохыг хүлээх биш. Өмнө нөгөө тэрийг туулсан хүмүүсийн амьдрал байна. Тэр хүмүүсийн бичсэн дурсамж ном одоо ч ингээл ном контент ингээл паблишинг юмнууд чигтэг сайхан хөгжиж шít. Хөөний ингээл одоо хөгжлийн ном тэр хүний алдаа оноо бүх юмыг ингээд 40 жил 50 жилийнх нь алдаа оноог ингээд одоо 200-300 хуудастай номонд багтаагаад өгч юм гэдэг чинь асрах боломж байхгүй. Тэгэхээр та нар суралцах амар их боломж байгаа байхгүй. Яг үндэ бидний үед бол бас тийм боломж хязгаарлагдсан байсан. Тэгэхээр Тэгээ юу хийдэг вэ? Хүсэл мөрөөдөл ирмэлзэл байсан. За магадгүй би нэг арай өөр урамтайлч энэ замыг сонгосон болохоор өөдөхсаг бол байсан ба. Тий. Байсан байх л та. Бус хүмүүсийн өмнөөс л одоо хэлж мэдэхгүй байна. Бас жоохон өдөртөө нэг байсан. Нөгөө хүмүүс айгу тэр тусмаа урлаг уурын сайхны хүмүүс ингээл айгу романтик гэдэг чинь хүүхлийн тухай болдог гээл тий. Эсвэл өнөөдрөөр амьдрал өнгөрсөнд битгий баймаа гээл. Та ер нь цаг хугацааны дарааллыг юмыг бодохдоо ирээдүг рүү жоохон боддгоо өнгөрсөн рүү жоохон боддгоо эсвэл яг одоо байгаа дээрээ бодож альва зүйлд одоо зурдгийг чинь бодвол та бол одоог л гаргаад байна шүү дээ. Гэхдээ яг одоо ер нь бол яг одоодоо төвлөр гэсэн л ер нь яг одоогоор амьдэр тий одоогоор мэдэр одоогоор таашаа одоогоор хий гэдэг ч юм бол бодент л байхгүй нөгөө хит романтик байх хит эмо байх энэ чинь бас жоохон төвхтэй. Тэгээд нөгөө сэтгэл зүйн тэр нөгөө нэг юугаа ачаал ч юм уу тэр зүйлээ нөгөө хянж чадахгүй алдчихвал жоохон хэцүү готролж байд юм уу янз бүрийн юм руу альтраа орчдөг. Тэгээ одоо харахаар нөгөө хүмүүсийн уншдаг үзэл суртаад янз бүрийн юмнууд нь их болчих тэр нь цензург болчих тэ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн нөгөө нэг одоо юу гэдгийг тархитлогоод нөгөө хоог үрдэгч байд юм уу бүх зүйл ингээд нөгөө ямар ч нөгөө шүүлтүргүүгээр хог шаартаа хамт орж байгаа болохоор хүний сэтгэл гортондох ч юм уу тэр зүйл их байх шиг байна ингээд эмо зүйлүүд
одоо юу харагдах юм, сэтгэл готрол их байна л гэх юм. Миний үед бол бас тийм их байгаагүй юм шиг санагдаж байна. Магадгүй нөгөө түгээмэл ийм нөгөө сошиал платформ төр байгаагүй болооч тэр юм бид нар мэдэхгүй байсан байж болно статистикийн. Тэгтэл ийм их байгаагүй юм байхгүй. Ер нь бол тэгээ одоо нөгөө тэр талынх нөгөө мэдлэг мэдээл нөгөө ийм синхрон явдаг ингээд хамтдаа ингээд зэрэг явдаг болцсон болохоор жоохон тэр талын горт мортой юмнууд их байх шиг байна. Тийм болохоор нөгөө хит эмо байх, хит юу байх, утга уянгийн байх энтрийг бас нөгөө өөрөө пенгийн дааж контролдох юм бол хамаалгаа. Тэрийг бол нөгөө чөлөөтэй хөгжүүлж болно. Түүнээс илүү гой бодтой, илүү гой нөгөө иргэнсэн хүн чинь тэр шүү дээ. Иргэнсэн хүн чинь бодтой байдаг. Одоо бид нар чинь нөгөө нүүдэлчдийн сэтгүүтэй учраас илүү бэдэгдлээ ч юм уу юу гэдэг нэг юм зүйлд ач холбогдол өгдөг хүмүүс яг нөгөө иргэншээд илүү бодтой сэтгэж байгаа, илүү шууд хэлж байгаа тэр хүмүүсээ жоохон бөөрлөх, дэрлэх талтай байдаг шүү дээ. Тийм болохоор миний бодлоор бол өнөөдөртөө л илүү огсон илүү зүгээр байх. Зүгээр мэдээж бодох үл хэмжээ хязгаар байхгүй шүү дээ. Өнгөрсөн очоод ирээд өгөөч төсөөлн тэ. Тийм болохоор хүний бодлыг бол одоо яг тэр контролдох хянах боломжгүй л дээ. Тэгэхээр нөгөө тэрийг нөгөө нэг зөв дадлаар бяцлаглаар ч юм уу илүү нөгөө нэг юм тэр зүйлээр удирдах магадгүй өөр юм нөгөө хэрэгслүүд байж болно. Гарч одоо төлсөд байгаа шүү дээ. Хөгжин байж болно те. Төгсгөл байж болно. Чиний хобби сонирхол байж болно. Тэр нөгөө хүнийг сатааруулдаг. Хүний тэр нөгөө хэрэггүй орон зайг дүүргдэгтэй зүйлүүд байгаа. Хүн чинь нөгөө махан биеийн төрсөн байдгаал учраас хүн заавал нөгөө нэг сайн муу энэ нөгөө дадал зуршлууд бол байна. Шунал мунал тачаал одоо бүх юм байж байгаа шүү дээ. Нөгөө угаасаа заягц идэг байхгүй. Тэрийг бол нөгөө тэрслэх. Тэр зүйлүүдийг нөгөө соёлт хүн нөгөө иргэсэн хүн илүү боловсралтай хүн гэдэг чинь нөгөө жоохон контролдож хянч чаддаг, илүү зохицуулж чаддаг гэх юм уу. Фикс хийгээд шүү дээ чинь. Тэнгүү чин ингээд нөгөө одоо юу гэдэг жишээлбэл би ингээд нөгөө хобби ихтэй учраас миний нөгөө шунал ч юм уу янз бүрийн юм дарагдсан. Ямар ч орон зай байхгүй байхгүй. Одоо тэр орон зайд хоосоо орон зайд ном, пенз, одоо тэр марк, ил загтал одоо байхгүй. Тэгээд тэр бүх зүйл чинь орчхоор нөгөө ямар нэг одоо тэр материалын шунал мунал нь илүү заавал нөгөө тэр зүйлийг аль нэг зүйлээр одоо дарангуулах ч юм уу юу гэдэг одоо эргэтэн шилжүүлэн суулгахад тэр дархлагын дарангуулдаг ММО гэдэг шүү дээ. Яг тэр шиг тэр муу зуршлуудыг дарангуулж өгдөг тийм юмнуудыг бас зүйх хэрэгтэй бол хэрэгжилж явах хэрэгтэй. Хөгжим ялангуяа. Хөгжим бол хүний амьдралыг бол өөрчилдөг шүү дээ. Үнэхээр гайхалтай тэр зүйл шүү. Хамгийн том, хамгийн чухал зүйлүүдийн нэг бол өстой хөгжим шүү. Тийм болохоор хөгжим бол нэр үнэхээр тэр хөгжмийн мэдрэмж өндөртэй хүмүүс за мэдээж нэг айхтар хүнд мөд тэр зүйлүүдийг тооцвол хүнд одоо төрөл зүйлүүдийг тооцвол хүнд өгөх горт нь болгоё шүү дээ. Хүнийг одоо гэгэрүүлдэг, тайвшруулдаг, эмчилдэг тийм зүйл байхгүй. Тийм болохоор хүний гарт байгаа тэр боломжуудыг хүн ашиглаж сурах хэрэгтэй. Тэр ашиглаж сурна гэдэг нь тэр хүний чадвар. Тэгэхээр хувь хүний чадварыг сайжруулна гэдэг нь аюул чухал. Тэгэхээр тийм боломжууд байхад ягаад ашиглахгүй байна гэхээр чадваргүй хүмүүс байна. Боловсралгүй байна, дадлгүй байна. Соёл одоо наацхийн соёл байхгүй байна. Тэгээ тэр хүмүүсийн чинь ад үзээд харааж өрөөгөөд элдвнээр оч өгөөдхийн оронд адилхан л бидний найз нөхөд хамаатан садан өр хүүхэд одоо нэг л үндэстэй юм чинь бид нар нэгэндээ туслах хэрэгтэй. Хилээд өгөх хэрэгтэй. Ярьслага гэснээс хойш таны нэг хариулт бодогдоо болдгүй том болоо жаргаана гэд одооноос жоохон жаргах гэдэг шиг байна гэж та хэллээ шүү дээ эхнэрийг. Тэг яг би нэг тоглоомоор ч юм уу ер нь хэлдэг л байсан. Одоо нөгөө яг тэ нөгөө хүмүүс ч амладаг шүү дээ. Одоо чамааг одоо жаргаанаа ч гэдэг юм да. Би том болоо жаргаанаа. Одоо эн чинь нөгөө нэг юм материалын байдлын хувьд нөгөө нэг юм боломж нь олдохгүй яваад байгаа байхгүй юу? Боломж нь олдохгүй яваад одоо бол бас тийм материалын өндөр хэмжээнд өрцөнгөө үгүй. Гэхдээ тэр материалын байдал чухал биш юмаа гэдгийг хамтдаа ойлгосон зүйл байгаа. Энэ чинь өөр зүйл даас жаргал байгаа юм шүү дээ. Тэгээ өөр зүйл тэгэл. Тийм болохоор жишээлбэл одоо түрүүний би ойлгож сэхээрээд ухаарад өөрөө одоо хатуу дарснаас татгалцсан гэдэг тэр дадал зуршил жишээлбэл одоо ханигаа жаргаж байгаа нэг хэлбэр байгаа байхгүй. Үнэхээр тэр зөв санаа намраа. Тэгээд одоо аюу гоё өөрчлөлтүүд орж байгаа нь юу юм гэхээр их олон жил
яг бас нэлээд жил хэрэгэлсэн л дээ. Том огж дуртад явах олонтоо гарах байх. Тэгэнгүүт одоо тэр хүний нөгөө нэг сайн чадвар, сайн тэр нөгөө боломжуудыг би бас нөгөө тэр нуу зуршлуудаараа дарамгуулж ирсэн юм байна гэдэг. Одоо манай гэр бүлийн хүн чинь шүлэг өчөөд байна. Аюугай зураг авч байна. Шүлгүүд нь үнэхээр гайхалтай. Би эхлээл бас нэг жоохон ингээл тоохгүй юм шиг байсан чи сая нөгөө нэг хиймэл оюухан энэ хэрэгжилж байж нөгөө бид нар чинь тестэлж үзэж шүү дээ сонирхоод хөшөө азаргаж ааш урна гэдэг. Тэнгүүтээ нөгөө тэр шүлгэнд нь ай май хийгээд дуу муу болгоод тэгээ сонсон чи хит болоо тэрийг баг өдөр болгон сонсдог болоод өөрөө фэн клуб баг байгуулахаар болоо. Тэгэхээр тэр хүн тийм их боломж байсныг бид нар нэг нэгнийгаа ингээд нөгөө буруудлаараа дарамгуулсан байна. Тэгэхээр тэр нэг ийм одоо би том болж гин гэдэг чинь би ухаарч гин би скэрж гин гэдэг чинь бусад хүмүүст бас гэрэлгийг авах боломж байна л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор ер нь эрчүүд, залуучуудад хэлэхэд бушуухан том болох хэрэгтэй. Энэ насандаа ч гэсэн хурдан шамдаа тэгээд хоёрдод нь хайртай хүмүүсээ жаргах хэрэгтэй л гэж. ертөнцийн одоо ийм жам ёсоор өгөгдсөн үүрэг байгаа байхгүй. Тийм хүйсийн харилцаан дээр өгөгдсөн үүрэг бол эрүүнд өгөгдсөн гол үүргийн нэг нь дээр шүү дээ. Арих гэхээр мэдээж тэгэл найз нөхөд хүрээлэл их байна л гэсэн. Ер нь одоо та ингэ бодоход нөхөрлөл тэр найз нөхөдийн орон зай амьдралд ер нь хэр чухал байдаг юм бэ? Чухал байлгүй яах вэ? Одоо найз нөхдөд гэдэг чинь одоо найзаа тань зөв хүнтэй найзлал гэдэг юм биш. Тэ одоо яах вэ? Мэдээж нөгөө янз бүрийн хүн байлгүй яах вэ? Тэгээд нөгөө бас зөвийг олж нөхөрлөн гэдэг чинь бас л нөгөө түрүүний ярьдаг чиний сонголтолтой. Азар одоо надад бол үнэхээр миний хүрээлэл донд голцоо л нөгөө урлагийн юм уу? Соёл урлагийн ингээл бас л ингээ сайн сайхан явж байгаа тийм хүмүүс болохоор азар тийм айхтар одоо муу татал зуршилтай хүмүүс таалцсангүй ихэнх нь л гоё сайхан дурсамжтай. Тийм болохоор тэр сэтгэл хангалуун явдаг шүү. Найз нөхд гэдэг бол үнэхээр бас чухал зүйлээ. Бас хүний сэтгэлийн асар том орон зай шүү. Магадгүй яг хөө тийм албан тушаал ч юм уу эсвэл эд хөрөнгө бизнес тэр юм дээр хамтарч байгаа хамтын ажиллагаа тэр зүйлээ найз нөхөд гэж эндүрч явдаг нэг юм эндүрл бас байх шиг байна. Нөгөө тэр нь байхгүй болчоор нөгөөх нь ингээ салждаг тий. Тэгэхээр тэр бол нөгөө бас найзлах нөхөрлөл гэж хэлээд зүг байхгүй. Өөр ашиг сонирхлын хамтрал юм шиг. Тий. Тэгэхээр нөгөө ямар ч үед нөгөө найз нөхөд ингээд хэвээрээ тэгээ хэвээрээ байна гэдэг нэг өдөр шөнөгөө уулзаал ууж идээл наргиц ингээд байх биш. Одоо жишээл манай зарим найз нар гэхт бол хаяа нэг ингээд би энийгээ мэдээг мичээд тэгсэн мөртлөө нэг юм сэтгэлийн орон зайд байгааддаг. Одоо ч нөгөө тус тустаа гараал хүүхч ухтай ачин нартай болсон болохоор ярих марих нь л цөөрчиж. Гэхдээ бид нар найз байха болж байгаа гэсэн үг биш байхгүй. Харин ч өөр илүү нөгөө гүн сэтгэлийн угийн бүр ингээд хаяа бүр чигтэйг санаад ярихаараа удаа яриад те. Бүр ингээд нэг одоо юу гэдгийг нэг эмхтэй хүмүүнтэй ярихаар ч нэг бас нэг таашаалтай байдаг үе юм байдаг залуу байх. Яг нэг тиймэрхүү мэдрэмжүүд бүр ингээд ярмаар санагтаад бүр ингээд тэрийг л одоо найз нөхдөг их бах та. Тэ. Одоо Монгол улсынхаа тэгээ одоо энэ их орныхоо гэх юм уу нийгмийнхээ гэх юм уу аль талыг бид нэр нь байнга ингэж улаан нүрээрээ хамгаалж явах ёстой. Эрхчлөөгөл гэх юм тий тэгэл тусгаар тогтнолоо бүү ал залуусаа ер нь залуучуудад та анзаардаггүй юм итгэхгүй зав. Амар их захиас ирдэг шүү дээ. Бүх хүнээс битгий тэгэрээ ингэдэж шүү амьдрал ийм байдаг юм байх шүү гэл амар их захидаг. Тэгтээ арга замыг нь юусоо яаж гэдгийг нь зааж өгдөггүй. За яг би нэг өөрөө нэг тийм сүрхий хүн сургаалаа бодохоор тийм шилдэг тэргүүний нөхөр биш л те. Бас одоо туталтай тэгээд бас л үжигнүүлж явсан тийм л хүн алдаа орнотой. Тэгээд тэрэндээ нэг харамсдгүй мó. Явдал үз. Тийм болохоор зүгээр яг хав захиасан ч үеийн зүгээр зөвлөмж юм уу, гуйлт юм. Гуйлт одоо гуйда зүгээр яг хав зүгээр шудрагны талд л нэг цагаан талд нь байгаарай л гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Мэдээж олон юм нэтлээ шүү дээ. За тусгаар тогтнол гэдэг чинь бас байна. Үгүй эрхчлөө гэж байна. Нөгөө бүх юмны үндэс нь тэд нар л та. Нөгөө тэр зүйл байж ш нөгөө босод тайван амгалан амьдрал бизнес одоо бүх юм хөгжиж чинь үндэс нь л тэр шүү дээ. Хувийн өмч те. Одоо 90 онд бидний нөгөө тотал яг олж авсан тэр боломжууд одоо харахад зарим нь юм эрсдэлтэй байдалд орцсон морцсон. Зөвхөн манай хвшилтэй дэлхийд их нараа л тийм баг шиг байна. Харин ч магадгүй энэ нэг юм дээдсийн нэг юм өгдөл одоо баян заяа гэх юм уу яг Төв Азийн өндөрлөгт нэг жоо хатуу ширүүмч гисэн бас нэг бүх юмнаас хол нэг юм бас нэг юм заяатай завхтай гэх юм уу да политикийн том өөрчлөлтүүдээр бас илүү хөдсөн тий ийм хүчтэй ийм том хөршүүд ийм дэргэд ингээд өдөө эрийн газар нутагтай ингээд тусгаар тогтносон олон улс
хүлээн зөвшөөрөгдсөн улсын иргэн байна гэдэг бол бас их хувь заяа. Энийг нөгөө хадгалах хамгаалах яг энэ чигээр нь авч явна гэдэг бол өөрөө бас нэг юм хариуцлага. Тэр утгаараа тэрэнд нэг нөлөөлөл үзүүлэх боломж байвал шүү дээ таад. Нөлөөлөл үзүүлэх боломж байвал тэрэнд бас нөлөөлөхийг оролдож байгаа. Өөрөө зөвийг ойлгож мэдэрч байгаа мөртлөө гурван талдтай гэж хөлс төлбөрөөр тэгж амьдарч байгаа эсгийг л биелээд байгаа байхгүй. Тэр үнэхээр л бас гутамшигтай. Карма гэж байгаа гэдэг чинь үндэ физикийн хөл шүү дээ. Ер нь бол яг л нөгөө одоо нийгмийн ухаан гэх юм одоо шашинчийн өөрөө нийгмийн ухаан гэж үзэх юм бол өөлийн өрөөл бас физик тийм үзэгдэл байхгүй. Тийм учраас сайн бол санааныхаа одоо юу гэдэг зөв талд бол болно доо. Тэгээд тэр бол нөгөө батнот итгэлтэй шүү. Өөрийнхөө үдсэн амьдралын энэ туршлагын хувь бодит үннийг гарцааг үнэн болохыг бий батална гэдэг. Гэтэ тэр нөгөө сквадрын зохиос үг л дээ. Одоо ингээд энэ улсад хамгийн л их гай хор болсон юм шиг хүмүүс ер нь таны үеийн л биш үү ер нь. Ингээд тий амар л их хөрөнгөтэй хулгайч худалч юу ч гинөө ингээд үтгэх мэдгүй цаанаасаа тийм болохоор бид нар харцдаг ч юм уу ингээ байхаа. Тэр хүмүүсийг тэгээ үүлэн үрт нь даатгаад үлдээхгүй энэ одоо амьдрах сайхан нийгэм хэдлөө ямар нэгэн байдлаар шийдмээр шүү дээ. Ер нь үгүй яах вэ? Чи нөгөө айгүй энгийн нөгөө символ бодоод байгаа байхгүй. Яг л нөгөө энэ чинь нэг одоо тархиугаас нэг юм том компанид ажиллана шүү дээ. Одоо нэг бүхэлдээ үеийг энэ үе чинь бол сайн муугаас бүтсэн үе шүү дээ. Одоогийн үе ч гэсэн сайн муугаас бүтсэн. Одоо ч гэсэн жинзээ тэгэл бидний үеийн ч гэсэн улгааж хармаа ухаад яваад байгаа тэр хоёр залуу өмчлөг энэ бол нэг хөгшин бидний үеийн хүмүүс харагдахгүй л багш байлаа. Ер нь бол гэх мэтээ ингээд энэ бол өөрөө нэг юм талцал айгу тэнэг асуудал байхгүй. Энийг ингэж тарихын ашигтай юм. За яг одоо эртний Египт байт юм уу тэндээс олдсон нөгөө одоо чулуун дээр зээлсэн бичиг тэр одоогийн залуучуудыг яана мана гэсэн юм утга мутаг байжсэн л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь бол бүхэл цаг үед байдаг асуудал байхгүй. Тэгээ хин нэгэн үеийг харин ч эн чин миний бодлоор бол жишээлбэл би өөрөөхөө бодъё л да. Бидний үе чинь социализмын үед төрж өсөөд тэр үед хүмүүжил аваад хандлага дадлан тогтоод тэгсэн мөртлөө 90 онд тэр бүх зүйл нь бүтэн эргээд ингээд одоо юу гэдгийг үнсэн таягдсан шалц шиг аккурмын загас байжгаад тэжээгдэг цагаар тэжээгдэг загас байжгаад тэнгис далаад хаягдаад сурваа хийгээд амьд үлдэхийн төлөө зүтгээд энэ нийгмийг өдөө болтол нь энэ байшин бүр төөрдөг байшин болтол нь машин ингээд зам дээрээ түгжирдэг болтол нь энэ нийгмийг цогцлоосон хүмүүс нь тэрэн л үе шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг нэг цөөн хэдэн ч юм уу муу хүмүүсийн нэрэнд бүхлөтөн үеийг тэгж болохгүй шүү. Жишээл одоо юу гэдгийг янз бүрээр харааж өрөөгөл байгаа орчин үеийн хөгжмийн урлагийн төлөөлөлтсөн залуучууд галзуу солиорол илэрээ явж байгаа хүүхдүүдээр би энэ цаг үеийг төлөөлдөггүй шүү. Төлөөлөж боддоггүй шүү. Тэгвэл миний уулзч байдаг залуучууд ногоогийнхан өнөөгийнхэн та идэгэл ингээд дандаа шилдэг тэргүүний залуучуудад би та нарын сайн талыг л харж тэрэнд нь ихтгэл үнэмшлөгч тэргүүрээ би нөгөө тэжээгдэж урамтай байж байгаа байхгүй. За мэдээж миний үе ч гэсэн муу хүмүүс байж байгаа. Миний найзууд донд одоо янз бүрийн хүмүүс донд ч гэсэн ингээд алдцсан, онцсон, эвдэрсэн. Гэтэл тэр алдаа оноо юм нь би санаатай хийсэн үйлдэл гэж боддоггүй шүү. Бүгдээрээ Монголын дайсан гэхээсээ илүү анхудаа амьдч үзэж байгаа гэдэг шиг анхудаа тэр зүйлийг үзлээ. Анхудаа асар их мөнгө үзлээ. Хүн чинь нөгөө анхудаа тэр асар өндөр албан тушаалыг үзлээ. Хүн чинь өөрөө эвдэрдэг, гортдог ийм л байдгаар шүү дээ. Тэгээд энэний л үр төлөөс тэгээд тэр юмаа өөртөө муу нэрээ дуудуулаад үл юурээ эдлэл явж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор наад дээр чинь бол нэг тэгж бүхэл бүтэн үед мууг нэлцаана гэдэг бол айгүй тийм хялбарчилсан арга байна. Тэнгүүд эндээс асуух гэдэг юм нь ингээд альж үеийг ингээ хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ бид нэг айгүй цөөхөлээ арт түмэн штэ. Тэгээд ингээд ив найрамдал гэдэг зүйл нь ингээд ерөөсөө байхгүй. Тэгээд ингээд хоорондоо хөшөрхөөд ерөөсөө ингээд учир зүгөө олоо юм ярихгүй ингээд нэг бол үеэрээ алцаад нэг бол мэрэгчлэрээс авахгаа ингээд бидний мороо бусгаа юм болоод байна штэ. Уу яг дүгнэлт өгөх жоох эртээ. Ягаад гэвэл наад чинь нөгөө өөрөө чи нэг юм сошиал орчинд байгаа нэг жоохон маргаа мэтгэлцэн тэр зүйлүүдээр л төлөөлөлж явах шиг. Түүнээс амьдрал дээр одоо жишээл сошиалыг ч тоохгүй хөдөлмөрлж байгаа үүдэн хүмүүс биш та. Үе үеийнхэн хөдөлмөрлөөд хамтдаа яагаад шинжилгээний нээлт хийгээд спортын амжилт хийгээд урлагийн том тоглолтууд хийгээд ингээ явж байгаа салбарынхны амжилт байгаа байхгүй би энийгээ өмнөхөө хүндлээ те ашиг ерөөлийн аваад залуучуудаас суралцаад жишээлбэл би залуучуудаас их суралцдаг их хэрч хүч авдаг те гэд явж байгаа бүхлөт нийгэм байгаа.
А яг сошиалд онцсон ч байд юм уу нэг ийм юу гэдгийг зан үйлийн хувьд одоо гортонцсон нэг тийм цөөхөн хүмүүсээр энэ нийгмийг төлөөлүүлнэ гэвэл хэцүү байхгүй. Тийм болохоор би чамайг аль болохоор л нөгөө сэтгүүлч бас бусдад олон нийт хүрдэг контент хийдэг хүний хувьд илүү одоо нөгөө нэг том зургаар нь харж байгаасаа л гэж үзсэн. Өндөрөөс чи ингээд онгоцоор олон саятай чинь халуун дулаанд яваад Улаанбаатараас хөөрөөл нэсэл онгоцны бодол жижигрээл Улаанбаатар маань жижигрээл годомжнууд жижигрээл годомжинд байгаа проблемууд чам жижиг харагдаад дараа нь Монгол ингээл бүр ингээл жижиг харагдаад Тэнгис далай харагдаад яг тэрэн шиг чи нөгөө илүү өндөрөөс томоор харж байвал илүү их зүгээр. Яагаад гэвэл чи өөрөө хурдан том болж иж тэр бүхнийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм болохоор чамайг би хурдан том болоосаа хурдан илүү жирийн одоо уншигчдаас илүү чи тэднэрт зориулсан контентыг хийж байгаа хүн учраас чи магадгүй тэдрээс хувь илүү хөдөлмөрч, хувь илүү уншдаг, хувь илүү боловсрсон хүн байж ш тэд зориулсан контент тийм. Тэгэхгүй яг тэднэр шиг адилхан бодоод байвал таксины жолоочоос ялгаа байхгүй. Таксины жолооч бол улс төрийн тав мамиг л амар хийдэг шүү дээ. Адилхан болгоог бас залхтал ярьдаг шүү дээ. Яг саяын жишээлбэл та нарын юу юм уу гэд ярьж байгаа яриаг чинь зүгээр таксины жолооч л ярьдаг. Үе үе тэгээд багцаагаа алдчихад ах юм уу гэдэг шиг. Гэхдээ яг тэр бол нөгөө та нар угаасаа л нөгөө залуу байна. Тэр гэхдээ залуу байхад хангалттай. Одоо бол та нарын хийж байгаа контентууд та нарын ухаар сэхэл ялангуяа чиний тэр нэг үтж байгаа нэг жижиг юунууд бол бараг л тэр өдрийн сонины арталт үчдэг нөгөө нэг жижиг бараг нийтлүүд шиг байхаар тусдаа байхаар. Гэхдээ тэрийг хэн харах үзэх нь хамаагүй. Чи өөрөө хийгээл би уншсан байна гэдэг чинь нийгэм уншсан байна л гэсэн үг шүү. Нэг хүн чамаагүй, хоёр хүн чамаагүй уншиж л байна. Хийж л байх хэрэгтэй. Тэгэхээр тэр нөгөө хүн уншихгүй байна, хүн тоохгүй байна гэдэг эсвэл би энэ шударга яваад энэгээрээ амьдарч чадахгүй муу хүмүүс илүү амьдраад байна би эдгээр шиг амьдраад байна гэдг нь бол аюу тэнэг зутааж байгаа л хэлбэр энгийн юу байхгүй тэр чинь бол одоо баг хонь ямаач гэсэн баг л тэгвэлгүүдээ өвсний сүлтэй гэж хайж л явдаг адгуус шүү дээ. Хүн гэдэг чинь өөр арай өөр өндөр төрөл байхгүй. Тийм учраас сөрөх одоо юу гэдгийг илүү гоё нөгөө магадгүй кино одоо жүгдүүдийн тухай ч юм уу дэлхийн 2 дугаар дайны тухай ихтгэл үнэмшлийн тухай нэг гоё кино үзэхээр нэг гоё болчихдог шүү дээ. Энэний төлөө Амазонс энэний төлөө те эргээд тэр одоо дараагийн үеийн сайхан амьдрахын төлөө бүх юм зорьсон тэр олон зуун мянган сая хүмүүсийн тухай ч байт юм уу. Тийм кино тэр контент үзэх нь хүртэл хүмүүст аюух нөлөөлөл өгдөг шүү дээ. Тийм болохоор байнгын суралц, байнгын том бол тэгээд одоо жишээлбэл биш том болоо. Тийм болохоор би бол чамд зүгээр нөгөө илүү том болцсон гэдэгдээ биш. Зүгээр илүү жоохон жамаас илүү олон гоомс илээсэн ч юм уу. Илүү наслсан утгаараа л харилцаж байгаа юм л яриа шүү. За интернет орчинд яах вэ? Тэгээд ингээд дуустдаг юм би. Одоо ингээд тэр дотор ингээд гар утсан дотор ингээд яваад дуустдаг юм биш тий. Бодит амьдрал дээр та юу ингээд хүнтэй юм ярихаараа ямар сэдвээр ярих уу голчлон. Надад бол та одоо нэг ойр зургийн шалдар булдрын яриас хуу юм шиг санагдахгүй. Тэгэхээр танай найзууд одоо таны үеийн нийлдэг хүмүүс чинь аягүй тийм биднийхээ бол оюун санааны хувьчаалаа өөр сэтгэдэг нэг тийм арай хит хөвгчлөлтэй бас амар гүн гүнзгий юм ярьдаг юм шиг харагддаг байхгүй. Тэгэхээр та нар юу н хоорондоо юу ярих уу? Ямар сэдвээр голчлон? Ямар хүн л юм чинь хүний ярьж болох бүхэн сэдвийг ярина шүү. Тэгээд үргэлжил амьдрал дээрээ тийм нэг сервис байна гэж юу аах. Хамгийн сервис сэдв маазран одоо гоё инээн одоо жишээлбэл найзуудтайгаа байхад бол бид нар үнэхээр одоо ийш дэшээ аялахтаа ч гэсэн одоо хамтаа илдэг залуучууд маань бүгд л мэднэ л дээ бид нартай байх их дуртай буудлын модл байхад л нөгөө соо цацаа бид нар өөрөө л шавчдаг. Тэгээд инээдтэй байгаа. Өөндөө инээгээл ингээл маазраал онгоцсон суухтаа тэгэл тэр аялын дурш бид нар нөгөө инээж гоё нөгөө тэгж явдаг. Тэр амьдралын хэм маяг л гоё шүү дээ. Би чинь нөгөө янз бүрийн салбарын хүмүүстэй уулзч байна. Одоо Чингис хааны үзээд ирчихвэл чулуун дүүтэй гэх юм бол ингээл арт аялын тухай ч юм уу шинээр гарах номнуудын тухай ч гэдэг юм уу тийм Монголын түүхийн тухай хятадын 5000 жилийн түүхийг газрын зурагт гээд ботно хийсэн байгаа байхгүй юу. Монголын яг тийм ном байхгүй л та энэ газрын зургаар дэлхийн түүхийг хийсэн номнууд их байдаг юм. Ер нь бол Сайдикийнхны 3 ном гаргаад тэрийн нөтлөө Америкаас зарсан. Тэгэхээр одоо жишээлбэл Монголын түүхт газрын зурагт гээл ингээл тэгэнгүүт би шал өөр салбарын болчих байгаа байхгүй. За хил шинжлэлийн тухайч байт юм уу. Тэгэл эсвэл уул уурхаа гингүүт ч уул уурхаан тухай. Тэгэхээр магадгүй нөгөө уран бүтээлч хүний нэг одоо манай багш нарын нэг онцлог бол тийм л байсан л да.
ном их цуглуулдаг, өөрсдөө уншдаг. Тийм сэхэтэн гэж хэлэх юм уу тийм. Хүмүүс чинь ингээд нэг зураач ч юм уу, жүжигчин ч юм уу, тамирчин гэхээр нэг тийм зүгээр юм уншдаг хүмүүс шиг. Юм одоо юу гэдгийг нэг юм дорд үзэх нэг хандлага байх юм. Тэр хүмүүс улс төрд орох морох ч юм уу. Тэгэхээр нэг юм доёолоо тий. Зураач юм байж маш шиг тий. Одоо би чинь 35 өсөг мэдэн шүү дээ. Би чинь бас нэг уншаад өсгөлж уншаад ийм бас нэг ном зам цуглуулдаг. Тэгээ бас тэрийг ингээд хаяа нээж хардсан байгаа үстэй чинь. Унших чинь нэг тийм хэцүү процесс биш шүү дээ. Тасгал хийхээс зүгээр л унших асуудал шүү дээ. Танд юу айхтар эготой өөртөө барт савж исэн үе хэдийгээр байна. Тийм үе бий юу? Би залуу байх чинь нэг юм жоохон онгорн нөгөө бас нөгөө тоншуу сэтгүүлгээл тэгэл хүн болгон мэддэг ахнад зохиолчд ах нар бас чиний тэр зураг гоё байсан энэ зураг гоё байсан ингээл энэ тэнд очиод хүн тань бас нэгэл дайл цайлан тэгэл найзуудаараа нийлж дарвин бас эвдэрч ийсэн өөрөөр алж ийсэн үе мөй би. Тэгээ яг бай тэр бол нөгөө хүний амьдрал байдаг л зүйл. Тэгээ тэр хэвээр байгаад байвал их тэнийг. Тэрийг засч чадчихвал тэр асуудал. Тэр зөв өнгөрсөн зүйл болол өнгөрч байна. Тийм болохоор тэрийг засч чадах нөгөө автод их чадвартай л байх хэрэгтэй. Тэгээд тэр нь бас амар биш ээ. Үнэхээр бас хөөгнөөс их төсвөр төвчээр ухаан чамаалт хүмүүс ойлгохгүй байхгүй. Донтол тэр зүйлүүд одоо ингээд хобби гэлэн хобби чинь бас нэг юм аддиктэй нэг хэлбэр байхгүй. Гэтэ нөгөө хүнд хэрэгтэй тийм аддиктэй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө одоо мөрөөдө тоглоом ч юм уу ингээд одоо гэмэл биш тийм эн чинь ийм амар том аддиктэй байгаа байхгүй. Бүр баг тэр характер юмнаас илүүгээд байгаа байхгүй. Бүх амьдралаа тавиад уучдаг тийм жишээнүүд би нэг өөр өнөдөр харжсан болохоор бас л азар тэр юмнаас жоохон хоол явж одоо хар тамхич байт юм уу тэр зүйлүүдээ аддиктаас бас азар хоол явж за характарс гэдгээс нь чадтааж яж нэг ингээд нэг татгалзах чадлаа гэл ингээл энэ зүйлд миний тусалсан юмнууд болохоор нэг юм эерэг аддиктууд одоо миний хобби ч байт юм уу те. Тэгээ энэ юугаараа эерэг юм гэхээр өөрөө намайг нэгдүгээр имчилж чинь намайг нөгөө бусад нөгөө нэг юм буруу аддикт буруу шунал дэв орхоос миний орон зайг хамгаалж дүүргэж байгаа байхгүй. Хоёрдугаар тэр зүйлүүд нь огт алга болчихгүй үлдчихэж байгаа байхгүй. Яг манай гэр бүлийн тэр өглөн л дээ чи одоо хизээ яах гэж хэрэглэх гэж ингээл ийм олон пенс тэр чинь үнэтэй шүү дээ гэр бүлийн санхуд ингээл ном зам гээл ингээл өглөн тэгээд тэр нь бол би одоо жишээлбэл хүмүүс нэг coin гэж яриаддаг шүү дээ. Одоо мөнгөө өөрчлөөд coin хэлбэрээр хадгалж чинь тийм магадгүй үнэс гэдэг шиг би их настай хэлж байгаа нөгөө яах нөгөө яаж л хэлж байгаа л өөрийгөө өмгөөлж хэлж байгаа үг нь л би одоо өөрийнхөө мөнгийг хувиргаж coin болгосон болохоос биш хунцар coin болгосон биш тийм алга болчихог байхгүй физик үеээр байж байгаа байхгүй миний мөнгө миний одоо ном ч гэсэн за магадгүй би сонголтоо сайн хийсэн бол 10 жилийн авсан өмнө авсан миний пенсионер тийм тэр байтугай одоо 6 жилийн өмнө ч юм уу гарч исэн хонхын пенс одоо 80,000 гэж исэн бол одоо 7,800,000 зарим цоо шин ингээ сая төгрөг гэл үрж штэ. Тэгэхээр ингээд эн чинь би энэ хэрвээ аддикт зөв байх юм бол бас хүнийг тэр муу зуршлуудаас хамгаалж болно гэдгийг харуулдаг. Та түрүүлийн нөө надад бол одоо инг тэг хийх байхгүй гэдэг шиг та одоо ингээд хойлонгийнхны ярилцлагыг нэг 20 дэд залуу үзчихлээ гэж бодоход та тэр хүнд одоо юуг зөвлөж эсвэл анхааруулж эсвэл одоо ингэж найрсгаар өршлөн сэргийлж хэлэх вэ? За би бол одоо залуучууд хандаж хэлэхэд заавал нөгөө том болоход нөгөө физик насаа хүлээхгүйгээр өөрөөр хэлбэл өөрийгөө боловсроход илүү танин мэдэх, сурах, бусдаас үлгэр жишээ авах, зөв дадалтай болох, суралцах тэр зүйлээрээ илүү одоо баг залуудаа ч гэсэн хурдан том болох боломжтой ийм ертөнц шүү. Тийм болохоор тэр боломжуудыг л илүү ашиглаарай гэж хэлээрээ. За магадгүй би бол нөгөө урсгалаараа явж байгаад бараг л нөгөө физик нөгөө нэг юм насаараа л бараг юм ухааж байгаа юм. Тийм болохоор над шиг өндөр наслж ухаачих биш. Магадгүй надаас илүү бага залуу байхдаа ухаачих боломжтой ийм нийгэм. Тэгээ тийм одоо сурах, мэдэх, дээшлэх гэгээр тийм мундаг хувь заяатай төрсөн төрөл юм шүү хүн гэдэг нь. Тийм болохоор ийм төрлийг олцоод тэр боломжоо ашиглаарай л гэж залуучуудаасаа хэлж хүсмээр санагдаж байна да. За тэгээд миний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны ярнаас би амар их юм
одоо ойлгох нь хаашаа юугаа хийж исэн юм бэ гэж их бодлоо өөрийгөө. Би одоо юугаа хийж исэн юм гэж айгүй бодлоо. Маяг орлоо гэж. За тэгээд энэ манай багийн сэтгүүл тэгээд цаг заваа зориулан манай баг дээр ирсэнд баярлалаа. Амжилт хүсье. Сайхан махаар дайсанд баярлалаа.